бушуутуулаа бориндоо бастай. Энэ сүрүүгийг багасаа л сонсож хүссэн. Багтаа бол яагаад заавал туулаа байдаг юм бол гэж гайхан боддог байлаа. Харин том болоод энэ зүрүүг туулаан тухай биш, бидний тухай юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Зам дээр ногоон гэрэл хасмагц, араас дохой сонсогдох үе байдаг. Тэр болгонд би өрөөсөө нэг зүйл асуув. Хэдхэн секунд ингэтлээ үнсэнтэй болсон юм болов уу гэж. Технологи хөгжснөөр бидний амьдрал илүү хэлбэр болсон. Нэг товч дарахад мөнгө шилжүүлчихдэг. Нэг асуулт бичихэд хариултаа олж өгдөг. Нэг зурвас бичихэд дэлхийн нөгөө талд хүрчихдэг. Өнөөдөр бид дургу дуугаа дуустал сонсох шаардлагагүй. Дургу киногоо үргэлжлүүлэн үзэх шаардлагагүй. Хүсэхгүй мэдээлэлж ганцхан шудраад л алгасчихдаг. Технологи бидэнд хүссэн зүйлээ хүссэн үедээ авах боломжийг өгсөн. Харин бид хүлээхээ бас төвчхээ хаажмаар мартчихсан юм биш үү? Бид бүхнийг арай хурдан болоосай гэж хүсдэг. Хурдан амжилт, хурдан үр дүн, хурдан өөрчлөлт. Гэтэл амьдралын хамгийн үнцэнтэй зүйлс өөрийн цаг хугацаатай байдаг. Хүүхэд өсгөд цаг хэрэгтэй, итгэлд өрхөд цаг хэрэгтэй, шарах идэхэд цаг хэрэгтэй, хэл сурахад ч цаг хэрэгтэй. Технологи олон зүйлийг хурдлуулсан. Гэхдээ цаг хугацаа л бүтээж чаддаг зүйлсийг хурдлуулж чадаагүй. Магадгүй бидний асуудал нь цаг хүрэлцэхгүйдээ биш, бүхнийг яаруулж сурчсандаа ч байдаг байж мэдэх юм. Хүлээж чаддаг байх гэдэг нь өнөөдөр бидний хамгийн хэрэгтэй атлаа, хамгийн бага хэрэгэлдэг чадваруудын нэг юм биш үү? Бид эрвээхийг хараад өнгө үзмжийг нь биширдэг. Харин тэр эрвээхээ болохын тулд ямар удаан өөрчлөлтийг туулсныг тэр бүр боддоггүй. Авгалтай нэг өглөөс ирээд л эрвээхээ болчихдоггүй. Тэр авгалтай байх үе туулна, бүр хүлдээ орно. Тэгээд өөрийн цаг нэрэхэд галавчаад илэгдэг. Байгаль нэг ч үе шатыг алгасдаггүй. Түүнийг яарууллаа гэд илүү хурдан эрвээхээ болчихгүй. Харин цаг нь болоогүй байхад бүр хүлээг нь хүчээр нээвэл нисэж чадахгүй байж ч мэднэ. Магадгүй бидний амьдрал ч гэсэн түүнтэй адил байх. Зарим өөрчлөлт гаднаас огт харагдахгүй ч дотроо аль хэдийн эхэлчихсэн байдаг. Зарим хариулт өнөөдөр ирэхгүй байж болно. Зарим үр дүн маргааш харагдахгүй ч байж болно. Гэхдээ тэр нь юу ч өөрчлөгдөхгүй байна гэсэн үг биш. Өнөөдөр өөрөөсөө ганцхан зүйл асуугаарай. Бид яг юунд ингэтлээ яаран зүтгэдэг юм бол яарад хүрсэн газар чинь дахиад л өөр зүйл рүү яарч эхлэх тэр газар байвал яах вэ? Магадгүй яархан төгсгөлгүй замч юм болов. Энэ үчиг 50 өнгөрүүлээрэ сайхан амраарай.